Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Ихтүүдэр нэг заяа. Хөөе, өглөөний мэнд дахин хүргэе. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчөөд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг биш шүү. Биш. Том өрөө Цингэнт нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байна. Радиогийн 2 дугаар студиэс Эрка заяа мэдчилж байна. Та бүхэн том өрөөнд маань тухлан сууж таалан сойрох нөө, таалан саатнуу. Эркагийн хилдэгчлэн тухтаа диван дээр нь очиод тухлаад суугаад шигдээд наалдаарай. Юу илээ юу гэдэг лээ? Тухлаарай. Манай буудан дээр иж сайхан тухлаарай. 3W1045 цэгмийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5-гийн кириллээр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирж байгаа. Тухайн хуудсан дээр яг одоо том өрөө Цингэнт нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байгааг дуулахад таатай байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллахыг хүсвэл 88 66 1045 88 66 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол маш тодорхой болсон байгаа. Энэ сэдэв бол дураараа биш дүрмээрээ гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За ойлгомжтой энэ ер нь бол энэ сэдвийг энэ одоо нэг слоган энэ одоо хилцгийг манайхаа одоо бүр баг чийжилсэн байх. Ер нь замын хөдөлгөөнд оролцохдоо бид нар энэ дураараа бишээ дүрмээрээ оролцох ёстой юм байна гэдэг ийм нийтлэг ойлголтыг бол авцсан гэж ойлгож байгаа. Авцсан байхаа. За тэгээ дээрэс нь эн чинь нөө тээврийн цагдаагийн албаас ч гэдэг юм уу цагдаагийн ерхий газраас маш олон нөлөөллийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь нэрэн дээр аягүй анхаардаг. Нэр нь ингээд хүний чихэнд ч гэдэг юм уу хүний сэтгэл зүйд ингээд шууд нөлөөлөхөөс нэрийг сонгодог нь их сонирхолтой байдаг. Гоё байдаг, сайн байдаг. Них гоё байдаг. Их сайн ажилласан гэж би боддог. Тэгээ ер нь бол тийм сайн ажилласан гэж бодохоор. За тэгээд өнөөдрийнх бол дураараа биш дүрмээрээ гэд бид ямар нэгэн байдлаар нөлөөллийн аян маянд оролцоотой бас биш. Зүгээр том өрөөнд ярьж байгаа сэдв. Том өрөөнд 8 настай болчроос 80 настай буураа хүртэл төрөл бүрийн сэдвээр чөлөөтөө өөрөө өөрийнх нь мэдрэмжийг хуваалцаж ярилцдаг. Үзэл бодлоо сайхан хуваалцаад хэрвээ зөрчилтэй байвал сайхан тэрийг одоо нэг юм одоо бухимдахгүйгээр үзэн ядахгүйгээр ингээд хуваалцдаг болъё те. Оо яа зөв. Тэгээ би биенийхээ үгийг сонсдог болгох зорилготой гэсэн үг юм аа. Зөвхөн аав ээж нь байлаа гэд том хүн байлаа гэд тэр хүний 100% зөв гэсэн үг биш. Хүүхэд байлаа гэд 100% буруу гэсэн үг биш байгаа даахгүй. Тийм учраас харилцан бие биентэйгээ ярилцаж ойлголцох тань дэм болох хүтнээс том өрөө Цингэнт нэвтрүүлгийг бид бүхэн хүргэдэг гэлээ. За өнөөдрийн сэдэв болвол дахин хэлье. Дураараа биш дүрмээрээ гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Бидний сэдэв ярилцаад эхлэнгүүт та бүхэн холбогдож орж ирээд бидэнтэй бас өөрсдийнхөө санал бодлыг хуваалцах боломжтой. 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Энэ сэдвийг ярихаас өмнө би нэг мэдээ хүргэе гэж бодож байна. За энэ сэдвийг ярихаас өмнө гэдэг байгаа штэ тий. Сая болвол хоёлаа ер нь Улаанбаатарын өглөөдөр ч гэсэндээ ярьлаа. Наадмын амралт сайхан боллоо, урт амралт сайхан боллоо. Хүмүүс одоо ажилд орж байгаа л үдэ гэл ингээл ярьж байна л та. За одоо үүнээс гадна манайх ч бол их тайван улс орно штэ. Тий. Дайн, самуун, дажинд юу эдийн те бөмбөг дэлбэрэлт мэлбэрэлт байхгүй. Харсангуй тайван сайхан улс оронд бид дураараа амьдарч байгаа хүмүүс ахгүй юу? Гэтэл хизээ хаанаас ямар бөмбөг ороод ирэх үү, ямар одоо цунами болчих уу те байгалийн гамшиг болчих уу гэж санаа зовдөг улс оронд байгаа хүмүүс бол минут секундыг үн цэнтэд бодож амьдарч байгаа байхгүй юу? Гэхдээ нэг зүйл бол сая уртын амралтаар болсон хэргийн талаар ярих гэдэг. Энэ юу вэ гэхээр наадмын амралтаар зам тээврийн ослын улмаас 22 хүн амь нас нь хохирж 87 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна. За. Баяр наадмын амралтын өдрүүд нь 9 дугаар сарын 7 дугаар сарын 9-өөс 7 дугаар сарын 18-ны хооронд зам тээврийн 1855 ослол бүртгэгдсэн байгаа байхгүй. За бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас яг дээрх тоо буюу 22 хүний амь нас хохирч 87 хүн гэмтсэн тоо баримттай. Энэ бол дайнтай улсын дэргэд бүр их тоолчиход байгаа байхгүй. Амар. Дайнтай улсад ч ийм их хэмжээний хүн ийм богинохон цөөхөн оногт бол гэж асуудалд орсон бөөнөрөө амь нас нь хохирсон зүйл бол болоогүй байгаамаа. Гэтэл Монгол улсад сая наадмын амралтаар 9-өөс 18-ны хооронд штэ 9 хоног штэ. Бас амар те амар тав байна. Тэгээ эдгээр ослын дийлэнх нь шүү. 60-70% нь
согтуу үедээ замын хөдөлгөөнд оролцсны улмаас зам тээврийн осол гаргасан байгаа байхгүй. За тэгээд өнөөдрийн сэдв бол ерөөсөө бид нар дураараа биш дөрмээрээ явцгаая гэдэг сэдвтэй байгаа. Тэгэхээр энэ дотор нэг онцлоод бас нэг бид хоёрын өнөөдрийн хувьд одоо онцолж ярихыг хүсэж байгаа нэг зүйл нь юу вэ гэвэл саяхан одоо амар сайхан гой одоо гой гэх юм уу? Гой биш шүү дээ. Улсын их хурлын гишүүн амар сайхан одоо юуны сайд явж байгаа лээ задаж. Нэг сайд байгаа шүү дээ. Мэдгүй. За шадар сайдхан байсан сайхныг хүрхэд сайдхан ч гэж. Тий, сайд байсан. Яаж Сайхныг хүртэл шадар сайд байсан. Одоо яг юуны сайд байгааг санахгүй байна. За гэхдээ амар сайхан бол ийм нэг ийм мэдгдэл гаргасан. Яг наадмын үе дээр. Наадмын үеэр юм уу? Наадмынхын дараахан чөлөөнийг яг тэр хавцаад энэ зуны амралтын үеэр. За. Манай нөхөр юу гэж хэлсэн гэхээр ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй гэдэг ийм санал дэвшүүлсэн. Одоо үнэхээр ажил хэрэг болох гээд байгаа мó үгүй мó сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг ийм мэдгдэл хийсэн. Одоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж байгаа хүмүүсийн одоо эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй гэдэг юм. Машин барихгүй болох юм байна шүү дээ, тий. Машин дэмжиж штэ. Бариулахгүй байх хэрэгтэй гэдэг ийм санал гаргасан. Согтуугаар штэ, тий. Дэмжиж гин. За тэгээд энэ хүний санал бол одоо ингээд юу явсан? Одоо яг арт өмнөг бас хоёр хуваасан л да. Нэг хэсэг нь бол одоо нэг хэсэг нь бол одоо яг манай инх заяа шиг одоо яг үнэн зөв одоо үнэхээр хасах хэрэгтэй тиймэрхүү юмнууд бол одоо үгээгүй алуурчдал гэсэн үг хутга барьсан явж байгаа хүнээс ялгаа байхгүй буу шидэм агсан хүнээс ялгаа юу аах вэ гэдэг тийм бид нар бас их олон балиар ийм одоо кейсүүд тохиолдсон шүү дээ бас согтуу хүмүүс одоо яаж явлаа те зам дээр. За тэд нар бол байгаа. Тэгээд айгүй гимгүү олон хүмүүсийг бас их муухагаар одоо амь насанд нь заримынх нь бол амь насанд нь хүрсэн байдаг. Заримынх нь бол одоо бүр эдгэшгүй одоо том одоо шарах сорвтой үлдээсэн байдаг те. За энэ нэг юм хэсэг бүлэг хүмүүс байна. Тэгсэн чинь нөгөө талд нь ямар хүмүүс байсан бэ гэхээр хараа. Амар сайхан гой. Одоо таны над ярьж байгаа чинь бол одоо попралт байна. За. Яагаад гэвэл автеврийн одоо хүрд эргүүлээд гэр бүлээ тижээдэг тийм гэр бүлийн хүмүүс бол одоо цөөнгөө байдаг Монгол улсад. За. Тэгээд тэд нар ямар нэгэн байдлаар одоо яг торгуулах хэмжээнд эсвэл одоо юу гэдэг ухаанаа алдсан хэмжээнд биш одоо явж байгаад ямар нэгэн байдлаар ингэж хилмигдэх маягтай гэдэг байгаа шүү. Тэгээд бүх насаараа жолоогоо хасуулчвал энэ хүмүүс одоо яах юм болж байна? Халаараад байгаа. Хитрхи одоо попралт байна наадах чинь гэдэг нэг юм байр суурь илэрхийлсэн. Тэгсэн чинь мань хүний хэлж байгаатай бас санал нийлж байгаа хүмүүс байна. За. Үнэн. Тий. Одоо эр хүн нэг алдна, эрг нэг нурна. Тэглээгээд бид нар бүх насаар нь одоо яачдгүй үстэй гэдэг юм ярьж байна. Одоо яг ийм хоёр байр суурь байгаа тоххой заяа. Тэгэхээр өнөөдрийн том өрөөнд бид хоёр яг энэ хоёр байр суурийг одоо ингэж хадгалаад энэ хоёр байр суурин дээр одоо ингээ ярилцах гэж байна. За тэгэхээр 99 86 1045 гэсэн дугаар руу таныг холбогдоосоо гэж хүсэж байна. 99 86 1045 гэсэн дугаар руу холбогдож орж ирээд та яг амар сайхны одоо төвшүүлсэн энэ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүн дээр нь яриха байх. Тийм ээ. Энэ санаан дээр яриа. Бүх насаар нь одоо хэрвээ согтуугаар одоо согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг бүх насаар нь жолоодох эрхийг нь хасах нь зөв гэж бодож байгаа хүмүүс нь орж ирээд зөвөө яагаад гэвэл гэдгээ ингээ сайхан хэлээрэ. Нөгөө талд нь за энэ бол арай дэнднэ. Одоо бүр хитэрсэн одоо асуудлаа гэд байр сууриа бас илэрхийлээрэ гэж хүсэж байна. Ингээд 99 86 1045 дугаарыг таны өмнө нээж байна. За би энэ утсаагаас анзаарч байгаад дуудлагаараа дэргэн авнаа. За тэгээ. Би бол зөв гэдэг талд нь зогсож байна. За яагаад гэдгээ сайхан хэлээч. Яагаад гэвэл согтуугаар штэ. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар асуудал гаргах юм бол таны эрхийг шууд хасъя гэсэн үг юурээс яриаггүй штэ. Хэрвээ та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол жолоодсон бол таныг эрхийг бүх насаар нь хаснаа гэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн хуулиндаа бас заасан байдаг штэ. Дүрмэндээ заасан байдаг байхгүй юу? Согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэж заасан байдаг байхгүй юу? Анх жолооны курсэд суухад штэ. Гэтэл энэ дүрмээ мэдхгүй мүү? Юу яриад байгаа юм бэ? Би бүр энэ дээр гайхаад байгаа байхгүй юу? Энэ дээр ерөөс нэг бухимдаад тим ийм ингээд ийм тим гэд талцаад авах ямар нэгэн шаардлага байхгүй юу? Та зүгээр согтуугаар машин бариаг бол тантай яахчгүй штэ.
Энэ зөвхөн согтуугаар машин барьж байгаа хүмүүст хамаатай байхгүй юу? Согтуугаар машин барьснаасаа болоод ямар гэмт хэрэгүүд болж байгааг бол бид нар өнөөдөр мэдж байгаа штэ. Гэхдээ энэ дээр нэг зүйл нь юу вэ гэх юм бол хууль эрхтгийгч үйлчлдэг байх хэрэгтэй. Зөв. Согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон гэд хин дуртайгийн эрхийг нь хасгаад байна штэ. Одоо тээврийг хэрэгсэл жолоодсон хүн болгоныг нь. Тэгвэл мэдээж тэр нь эрхтэн дарахтан байна уу, дараагүй нэ үү хамаагүй. Ерөнхийлөгч нэ үү, цайд нэ үү, хин ч байсан хамаагүй. Согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон л бол тэр хүний эрхийг ч гэсэндээ бүтэн насан туршид нь хасгал хэрэгтэй байхгүй. Энэ дээр л ярьж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр хууль чанга гэдгийг харуулах хэрэгтэй. Хуультай улсад амьдарч байгаа хүн хуулийн дагуу амьдрах хэрэгтэй байхгүй. Чи бол одоо яг согтуугаар тээврийг жолоож байгаа хүн бол одоо үнэхээр яг алуурчинтай адилхан гэж баг авч үзэх гээд шүү дээ тий. Алуурчин. Яагаад гэвэл би өөрөө хохирогч нь байхгүй юу? Тэр согтуу байсан юм уу? Согтуу байсан шүү дээ. Тэгээд өөрөө би хохирогч нь учраас бүр энэ дээр бүр эрс эсрэг үүсдэг байхгүй юу? Яагаад гэх юм бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодж аваад үгүй бүр чирэгдэж явсан ч хамаагүй шүү. Яг хөө тэр үед тэр залуу чирэгдэж явж байсан байхгүй машина. Чирүүлж явж байсан гэсэн үг. Нэг юм болохоо яцгаа чирүүлж явсан. Гэхдээ согтуу байсан. Тэгээд согтуу байсан нь яаж тухайн үед нь би сүүлд нь ингээд бүр ингээд мэдрэгдээд мэдээд бүр ингээд улаан цайм хүмүүс ингээд драгераар үлээгээгүй байхад мэдэгдээд байна мэдээдсэн бэ гэх юм бол тэр чинь ингээд хашлаган дээр ингээд хүүхдийн хүлэн дээр ингээд тогтцоод байгаа штэ. Тулаа зогссон байгаа. Гэтэл наад машина унтраагаа чи тоормсоо гიშгээчээ гэдэг чин тоормс биш хаазаа гიშгээдсэн байхгүй. Бүр ингээд нэмээд өө. Тий. Тийм хэмжээний согтуу тий. Тоормс хаазаа андуурах хэмжээний согтуу байсан гэсэн үг байхгүй. За окей. Энэ одоо заягийн одоо илэрхийлж байгаа байр суурьтай нэгдэхийг хүсэж байгаа хүмүүс байвал 99 86 1045 руу залгаж орж ирээд. За заяатай санал нэг байна. Ягаад гэвэл За би тэгвэл нөгөө талаас нь бас нэг ийм ганц хоёр юм бас хүмүүс яриад ийл. За би тэрийг бас би ингээд бас байр суурийг бас би хадгалъя заяа. Сонсъё. Нэг нь хэлдэ. Тий, нэг нь хэлье. Ингэж байгаа. Тий. Ямар ч гэмт хэрэг ер нь бол гэмт хэрэгт одоо ямар нэг гэмт хэрэг гэж бодъё заяа. Ямар нэгэн зөрчил одоо угаасаа л нөгөө төгс биш ертөнц учраас ингээд зөрчил үргэлж гарна л гин л дээ. Ямар ч дүрэн байсан гэсэн гинэ. Тэгээд ямар ч дүрэн байсан гэсэн одоо зөрчил гарч л таарна. Тэгэхээр зөрчил болгон тохирсон одоо шийтгэл байх ёстой гэж үздэг юм байна л да. Тэгээд тийм ч учраас яг хөө энэ одоо шийдвэрийг бол хэтэрсэн шийдвэр гэж үзэж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Нөгөө талд нь. За. Яг хөө санаа нь бол яг хөө зөв. Одоо нөгөө нэг хатуу арга хэмжээ авах гэдэг шүү дээ. Гэхдээ шийдвэр нь бол хэтэрсэн гэж үзэж байгаа хүмүүс байгаад байгаа. Жишээлбэл би нэг удаа зүгээр нөгөө нэг бас энэ наадмын үеэр л санагдаж байна. Манай ангийнхан уулзаад нэг манай ангийнхан ч ууж идэл ингээл бас хатгаарч байгаа юм л да. Тэгээ би ч уудаггүй. Тэгшний мань нөхдөд болохоор айрыг юм чинь яах вэ гэд надад нэг гүрэн шиг айрыг одоо гүрэн шиг биш одоо юу гэдэг лээ нэг юм хултаан чараа уугаагүй шүү би. Нэг юм за нэг аяг хэмжээний л уусан байх. Нэг 500 г орчмыг л уусан байх. Тэгээ би яагаач би ямар ч одоо хянах чадвар мэтэр бол алдаагүй. Тэгээ мань нөхдөд намайг угаасаа уугаагүй юм чинь гээд намайг машинаа бариулъя явсан чинь би авчид замын цагтаа зогсоогоод үлээлэгдэх байхгүй. Үлээсэн чинь гараад ирд юм байна. Тэгээ гараад чинь тухайн үеийн шийдвэр нь юу байсан гэхээр 6 сар нь миний эрхийг хасаад одоо юу яана гээд торгуултай бас мөнгөнд нүн торгуултай байсан. Ер нь бол яг тэр үед би яг мэдэрсэн байхгүй. Энэ бас арай чанга юм байна да гэд. Яг тэгэхээр 6 сар гэдэг бол миний хувьд бас миний амьдралд бас амар том нөлөө үзүүлэх гээд байгаа байхгүй. Дээрэс нь мөнгөнд нүн торгуул. Тэгээ манай ангийнханд яг дундаасаа торгол моргуулыг гаргаж иж төлөөд те ингээл явсан л да. Тэгээд нөгөө нэг би айраг байсан. Тэгээ би одоо ерөөс ямар ч одоо чадвараа алдаагүй гэдгээ би бүр нотлоод өргөдөл бичээд бөө юм бос. Яг айгүй чанга үздэм билээ над тийм хүмүүстэй бол. За тэгэхээр юм байна. Тэгэхээр яг жоохон чангадаж магадгүй гэсэн бол бодлол надад байна. Үгүй. Надад бол чангад гэсэн ерөөсөө төрөхгүй байна. Одоо жишээлбэл айрагч ч гэсэндээ бас согтруулах ундааны төрлийн зүйлд ороо явчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Анхнаасаа бүр хамгийн ихнийхин санал та. Согтруулах ундааны төрлийн зүйл хэрэгэлсэн бол та автомашин буюу тээврийн хэрэгсэл жолоодох ёсгүй шүү, ирэх байхгүй шүү. Битгий жолоодоорой гэж хэлчихэд байхад чинь жолоодод байгаа. За айрагн дээр бүр ярмаар байна. Тэр тусмаа. За хотын замыг байлээ. Хөдөө орон нутагт хээр талд
ингээд нэг хитгэн гэр мэр ч юм уу те сумын төмөөс алслагдсан юм газруудад бол айраг цагаагаа хангалттай сайхан уучаал те айраг юм чи яавал гэжтэй гэж давхдаг хүмүүс хар 1999 байгаа заяа. Би ямар амин тоо вэ? Яг хэлчих нэрэ шүү. Айраг юм чи яах вэ гэдэг хүн өчнөө олноороо байдаг байхгүй юу? Тэг бас соёлын юм байна те. Бид нар чинь нэг айргаа уучаад морио унаа тавьчихдаг байсан те. Тийм, морио унаа тавьчихдаг. Гэвч үгүй байхгүй юу? Айраг автомашин морь гэдэг хоёр юм чинь шал өөр байгаа байхгүй юу? Айраг чинь ч гэсэндээ цогтууруулах ундааны төрлийн зүйл байхгүй юу? Автомашинтайгаа замын хөдөлгөөнд за олон нийтийн газар бүр зөвхөн хээр талд явж исэн ч гэсэндээ хүн ухамсартай байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр за би айраг уусан юм чинь эндээ байжгаад хоноод маргааш хөдлөе гэдэг л ухамсартай байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл эмээнэр ч ихэнх хайшин тий. За ер нь бол ирчүүд дийлэнхтэй ийм асуудал гаргадаг шүү. Өвөөнөр заяа. Өвөөнрөөс эхлэе. Өвөөнөр нь өөрсдөө ийм байгаад үр хүүхдүүдтэй ингээ харуулсан. Үр хүүхдүүд нь ийм байдаг ш л асуудал гээд ингээд мэдсэн. Тэгээ одоо бид нар нийслэл хотод ороод ирчингүү те угаасаа байдаг л байсан. Айраг явал гэж ингэж яваад идэг. Тэгвэл дараа нь ингээл да. Айраг уужгаад хүн амнаас гимтээсэн, хүний амнасыг хохироосон, хүний эд хөрөнгийг гимтээсэн, өөрийгөө гимтээсэн той томшгүй их олон асуудлууд байдаг шүү. Тэгээ юу хий? Хайраг л ууцсан байсан юм чинь гэх юм уу? За одоо энэ дээр ч гоё аргумент гарч иж байгаа заяа. Комментүүд орж иж байна. За. Хайраг л ууцсан байсан гэх юм бол уучлаарай шүү нэрээ. За төр хоёр маань өглөөний мэндийг мэдсэн байна. Наран жаргал Пэрнлээ маань өглөөний мэндийг мэдсэн байна. Хамрууд ингэдэг байхгүй юу яг? Тий. Тэгсэн чинь Noiko болохоор нэг шууд нэр сонсоод Noiko маань шууд комент бичсэн. За тэр одоо өнөөдрийн сэдвтэй холбоотой шууд комент бичсэнийг уншия. Замын зөрчлөөс гадна үйлчлэгээний соёл дээр бас дүрмээрээ байдаг болмоор байна гэж. За хоол хүнсний газрууд болон үйлчлэгч нар харилцаа хандлага соёл бас стрессмээр байдаг гэж. Тэгээ нөгөө нэг дүрмээрээ байдаг гэдэг бол зөвхөн замын хөдөлгөөний асуудал биш. Энэ хаа сайгүй байдаг л асуудал шүү гэдгийг бас Noiko бас их гоё овжин харсан байна. Тийм ээ. За одоо харин энэ дээр сэдвтэй холбоотой нэг юм хоёр комент байна. Нэг нь чиний комент, нэг нь минийх байна. За. За чи өөрийнхөө талын үнийхийг унш. Гэхдээ би ерөөсө хоёулыг нь уншчихъя заяа. За балжины минь заяа орж ирж байна. За яг энэ зөвөө халамцуу бол хинч жолооны ард суухгүй болгохын тулд шууд хасдаг болгох хэрэгтэй гэсэн байна. За би төвийг сахиж байгаа шүүгээ сайхан орж ирж байна. Цогтолтын хэмжээ үйлдэлийг хянах чадварыг нь харгалзаж торгоод гаргасан хохирлын хэмжээнээс хамаарат эрхийг нь хасах хорих зэргээр шийдэгвэл яад юм болоо гэсэн байна. За анхнаасаа бүх насаар нь хасдаг бол манайхан ямар ч асуудалгүй асуулгал байсан байх л да гэсэн байна. За тэгээд араас нь дуусаг байх чинь нэ. Тэгээ энэ дээр сайхны ч гэсэн үргэлжлүүлж орж ирж байна. Анхнаасаа хуулийн юм чанга бол хинч өөрөө цогтууруулах ундааны зүйл хэрэглээд өөрийнх нь хоол молоо ингээ залгуулдаг те амьдралынх нь нэг хэсэг болсон машин тэрэг барьдаг энэ зүйлээсээ холдохыг хүсэхгүй байхгүй юу? Тийм учраас хуйлаад байгаа нь. Тэгэхээр хууль чанга байх хэвээр. Нөгөө төр төмөр нүүртэй гэл ингээл ярьдаг шүү дээ. Төмөр нүрээ харуул гэл ингээл ярьдаг. Зарим нэгэн зүйл дээр бас хатуу чанга байх хэвээр байхгүй юу? Баян толгойг нэглээл тийм ээ жоохон ядуухан амьдралтай юм чинь, жоохон хэцүүхэн амьдралтай юм чинь, тийм ээ ард нь олон хүүхэд байгаа юм чинь, тийм ээ бас нэг хэдэн хүмүүсийг ажилуулах гээд ядж байгаа юм чинь. Үгүй байхгүй юу? Иргэн хүн болгон гэдэг чинь өөрөө тусдаа нэг хүн штэ. Би хүн байхгүй юу? Тэгэхээр тэр хүн би хүн маань өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй бол бүх насаараа хойд төрөлтөөч гэсэндээ машин барих нь зөвшөөрч штэ. Бүр чаджээвэл А, Б, С, Д, Е ангиллын жолооч болол тоо. Энэ хамаагүй байхгүй юу? Хамгийн гол нь арх битгий уу? Арх биш. Согтууруулах ундааны төрлийн зүйл битгий хэрэглээл гэж байна. Тэр зүйлдээ, тэр үедээ битгий хэрэгэл биш. Тэр зүйлийг хэрэгэлсэн үедээ битгий жолоо барай л гэж. Бүр битгий хэрэгэл гэдэг дүрэн байвал бас болно те. Бас уулна. Тэрийг бол хүн даахгүй. Зүгээр харин хэрэгэлсэн үедээ жолоо битгий барай гэдгийг нь бол байж болох дүрм гэж би бол харж байна. Тэгсэн чинь миний хоёр дахь аргумент нь ингэдэг байгаа байхгүй юу? За. Монголд нэг юм одоо ингэн заяа. Хэрэв бүх насаар нь хордог болвол заяа. Хүмүүс хориулахгүй тулд бүхий л одоо бузар булаа зүйлсийг хийж эхэлнэ. За тэр хамгийн сонгодог жишээ хахуул өгж эхэлнэ. За ерөөсөө ингэ тараа дүрмээ одоо бүх ирэхээрээ хасуулахгүй тулд гаруудын өгдөг одоо хахуулын хэмжээ 2 өрөө байрны хэмжээнд хүрэх шүү гэдэг ийм нэг хүн тийм одоо пост оруулсан байлээ.
Наа чин бас харахгүй өнгөрч болохгүй сэдв. Уулан тий. Үнэн. Ер нь магадлал бол маш өндөртэй. Үнэн. Гарууд нөгөө нэг юу гэдэг үнэхээр л нэрээ бүх насаараа л эмчин. Яг нэг жилийн үйл ингээд за одоо нэг жил эмчин гэдэг ингээд өнгөрөх магадлал бол байна. Бүх насаараа эмчин тэр хүн хизээж дахиж машин барьж болохгүй гэдэг мэдээ бүр тэнгэр хөмөрж байгаа байхгүй. Тийм учраас тэр хүмүүсаараа за яг би уугыг дэмжээгүй шүү би ерөөсөө. Гэтэ зохих нөгөө торгуулийн хэмжээ гэдэг нэг юм ойлголт байна уу даа л гэж би бол бодоод байна л да. За би хэлье. За чи хэлээч. За энийг няцаагаач чи. Наад дэр чинь болоод чамаг хэлгээс өмнө арай ингэж хөөе энэ чи. Жак Артман өглөөний миндэ гэсэн бол Нойко дарс өрн чамтай одоо санал нийлээд байгаа. Одоо хүүхнүүд бол чамтай санал нийлээд байна. За одоо манай Нойко ингэж юм л да. Сайхнаа би бол эсрэг байгаа. Анханасаа болохгүй зүйл гэж бас заавал байх ёстой байхаа. Энэ бол зөвшөөрч боломгүй зүйл гэж. За. Яаж? Одоо болохоор ийм ер нь ингээ техник технологи ингээ хөгжчихэд байгаа байхгүй юу? Хөгжөөд янз янзын зүйлүүд ингээ гаргаж ирж байгаа, ингээ ярьж байгаа, баталгаажуулж байгаа тийм зүйлүүд айгүй их болсон. Тэгээ тэр тусмаа цагдаагийн ерхий газар. За. Хэв журмын цагдаа. За одоо нөгөө нэг дотор нь задлж штэ хэв журмын цагдаа байна. Тээврийн цагдаа байна. Эдгээр замын цагдаа болон тээврийн цагдаа, хэв журмын цагдаа нарын бүгдийн ингэрт нь камертай болсон. Камер суурилсан. За. Инхээр ямар ч найраа байхгүй гэсэн үг байхгүй. Зөв. Найраа хаана үүсэх вэ гэхлээр дээр үүснэ гэсэн үг. Тэгэхээр хаана үүсэх боломжтой газрыг нь эрх баригчид нь өөрсдөө давхар хянах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Энийг нэг юм нэгийг хяндаг систем болгоод тий. Систем болгоно. Хамгийн гол нь энэ ийм яг магадгүй яг РК-гийн хэлж байгаачлан мэдээж тэр хүмүүсийн хэлж байгаачлан ийм юм байдаг болоод хүн гаргаж ирээд байгаа штэ. Тэгээд өөр зөвхөн зам дээр биш өөр газруудад ч гэсэндээ байдаг учраас гаргаж ирээд байгаа гэсэн үг. Энд гараад ирвэл яах вэ гэдэг зүйл яригадаад байна гэсэн үг штэ. Тэгээд эн чинь болохоор ийм эхлээд бол бас хавтгаар нь асуулахгүй тул тий. Ста ингэчээчтэй тэгчээчтэй. Ста танаа мана тэрний энэний би ста баг аав таньдаг мэддэг цагдаа даруугаа залгаа тий. Бүх юм авсан болно тий. Яаж хийж байгаа ташиглана. Гэхдээ хяналт шалгалт нь үнэхээр сайн байгаад энийг үнэхээр хэрэгжүүлэе гэж бодох юм бол энэ дээр чин хяналтыг тавьчих болох байхгүй юу? Эхний ээлжинд ийм байгаа биш болохгүй биш. Эхний ээлжинд ийм арзаасан байгаа юм чинь барьж авч чадсанараа тогтдог байхгүй юу? Эхлээд за 10 хүн согтуугаар машин барьж ирээд тэнд шалгуулж яла. 5 нь ингээд хүнээр яриулаад байна штэ. Дараа нь тэр чинь ингээд барьсныхан дараа 5 нь асуудлаа бас ингээд шийдвэрлэхгүйгээр хуулийнхаа хүрээнд арга хэмжээг авлаа. За. 10 хүн чинь дараагийн сард нь 8 болж орж ирнэ. 5 болж орж ирнэ. 3 болж орж ирнэ. Сүүлдээ бүр байхгүй болох байхгүй юу? Энийний төлөө л хичээгээд байгаа. Энийний төлөө л хитгэн одоо за боли за нэг ганц 2 жилийн энэ асуудлыг бариад чадчих юм бол ирэх жилдээ 10 жилдээ 20 жилдээ 30 жилдээ ийм асуудалгүй болно л гэсэн үг байхгүй юу? Ирээдүйн олон жилийн согтуугаар машин байрна гэдэг бол ингээд бүр энэ өстө боломжгүй зүйл юм аа гэдгийг ингээд бүр ингээд ясмаханд нь ойлгуулаа тий. Ойлгуулна гэсэн үг байхгүй юу? Бүр ингээд тархинд нь ингээд шигтгээд согтуугаар машин барина гэдэг зүйл ерөөсөө байж боломгүй гэдгийг манай ирээдүйн маань ойлгочихж штэ. Ийм байд юм билээ. Одоо нөгөө нэг орчин үеийн яг гоо манай Монгол нөгөө нэг машин үйлдвэрлэгч улс биш болохоор сул тал үүсээд байгаа юм л да. Би сүүлд нөгөө нэг Mustang Shelby гэдэг нөгөө нэг Mustang-ийн Ford-ийн Mustang гэдэг нөгөө нэг супер машин байдаг штэ. Тэр машин дотор сууж үзсэн нөгөө манай дүү ажилладаг газар нь очиод. Тэгсэн чинь тэр машиныг ингээ асаахад ингэдэм байна. Тэр кабин доторх одоо агаарыг ингээд химжиж идэг тийм төхөөрөмж үйд юм энэ тэр машинд нь өөрт нь суйрлуулсан. Тэгээ тэрний яадаг вэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар алкогол илэрх юм бол жолоочийн судал дээрээс машин хасдаггүй. Төгжчихдэг. Угаасаа бүр тийм хасдаггүй тохиолдолтой. Тэгээд тэр нөхөр хүсээд ч асахгүй зэ. Наа чи яасаа ихтайх юм. Гой гоц. Тэгэхээр араа миний бодлоор бас ийм шийдэл байж болохоор санагдаад байгаа байхгүй. Юу гэдэг нь одоо нөгөө нэг угаарын одоо төхөөрөмж одоо суйрлуулдаг, айл суйрлуулдаг гэдэг шиг одоо машинууд одоо нэг онцлог үзлэг онцлогоонд ороход нэг тийм тээврийн үндэсний төв дээр нэг янзлчихна шүү дээ. Одоо юу гэдэг юм ингээ суйрлуулдаг те. Гэхдээ би бол бодоод байна л да. Үгсэн эрхээ асуусан ч яадیں۔ Одоо арх уудсан хүн хараа би ер нь бүх насаараа эрхээ асуусан ч яах уу гэдэг бодоход уу. Үгүй яах вэ? Айхгүй бах. Лайгуул хасан вэ зэр гэж бодох үйдгүү дээ. Яг бол тэр нэг айлхуулууд тэднийг Монголд иргэн миний заяа их үү? Монгол хүний заяа ихэ гэж унаад авчих юм биш үү?
Манайхан ч цэстэй штэ бас. Тийм штэ. За Жак Артын би ерөөсө ганцхан комментиг л бас ингээд хүргээ зэ хамгийн сүүлд ярьж штэ. Ганцхан гаргалгаа л байна. Ариг пив айрыг уухад болчих. Ариг ч гоё штэ. Ариг гэж байгаа байхгүй. Гэтэ ууж болно шүү. Та нарыг одоо тэр айргаа таваараа уу гэж штэ. За. Гэхдээ жолоо бити барь гэж байгаа байхгүй. Тий. За дээшгээ комментиг үргэлж. Сайхнагийнх. Зулаацээ маань орж ирж байна. Өглөөний мэндэ гэсэн байна. Сайхна. Америкт жолоочийг цагдаа буулгаж ирж байгаа шулуун зураасаар алхуулаад өдгөө хийлгээд байдаг да. Тэр чинь Эркагийн ярьсан кейс дээр бол яг зөв шалгуур болж байгаа байхгүй юу гинэ. Тэгээ яах юм? Та шумаар явж байгаа юм чинь зүгээр яв гэх юм уу? Одоо ингэдэг байхгүй. Жишээлбэл Германд ингэдэг гинэ. Би бас энэтэй бас жоохон мэдээлэл харахгүй юу. Тэгсэн чинь Германд бол одоо PIV гэдэг зүйл бол одоо Германы манай үндэсний айраг гэдэг шиг тийм ундаан юм байна л да. Одоо ингээл одоо энд суугаад хамтдаа ярьж сууж байхдаа ингээд нэг гүрүш PIV ууд юм шиг байна. Бараг хасаалтаа цаа юм шүү те. Би нүдэрээ хараагүй шүү. Тэгээд яг би бол энийг бол би бас айгүй ингээд ми тарих бол хүлээж авахд ингээд жоохон гацаад байгаа. Яаж ойлгох вэ? Тэгэл хүүхдүүд нь одоо хэдэн нас хүрээд чинь ингээл халуунсаа цаашгил ингээл уудаг юм байна л да пива. Тэгвэл пив чинь цогтууруулах хундааны учраас жолоо өрөөд ингээд зогсооход ингээд үлээлэхэд одоо драгер дээр харагдана шүү дээ. Үзэгдэнэ. Тэгэхээр Германд бол жишээлбэл хараа согтох хэмжээгээ заасан байдаг гинэ. Тэдээс дээш байвал одоо яг согтсон гэж үзээд одоо торгож моргодог тэр арга хэмжээг авд юм байна. Тэрнээс өмнө бол одоо согтсон гэж үздэггүй юм байна л да. Тэрэн шиг юм байхгүй мó л гэж би бодоод байгаа байхгүй. Манайх чи согтолтын зэрэг бас заадаг шүү. Зэрэг бас зааж байгаа бах тийм. Зэрэг бас заадаг. Гэхдээ тэр зэрэг нь за хоёр бүхэл энтергээ явж байгаа бах тийм. Хоёр пив уун штэ. Тий. Хоёр пив ууцсан байхад л та согтолтын зэрэгтэй байна гэж гардаг. Тэгэхээр тэр яг ингээд би ингээд өөрийгөө хянаад байна гэж бодож байгаа ч гэсэн үгүй. Яг нэг шинжлэх ухааныхаа үүднээс бол би бол ингээд одоо самбаажлах хугацаа удаашрсан тий. Тэгээд ядчил ингээл би ингээд зүрх маань ингээд сагсуурсан байгаа шүү дээ тий. Тэгээ би ингээд зогсох өстой газараа би зогсохгүй байх магадлал өсөөд эхлэн тий. Эрсдлүүд ингээд үүсэл эхлэх гэнэ шүү дээ тий. Зөв үү тий. Яг зөв. За Нокиагийн комент хүн ууж олно. Гэхдээ үйлчилгээ бэлэн байгаа болчихсон байхад хэрэг үнэхээр яалтчгүй гэдэг шалтгаанаар уусан бол мөнгөө бити хармал жолооч дууд. За тий. Хийсэн бол тэгээд хариуцлага хүлээгээд төлбөрөө төлөөд жолоочоо дуудаа. Тэгж чадахгүй бол анханасаа чацаг царайлаа дуугаад хасуул. Энэ бол зөв гэж бодож байна гинэ. За зөв. За тэгээ одоо ч тэгсэн бас алкоголоос өөр зүйл байна. Мансууруулах бодис хэрэглэчгээд барьж байгаа хүмүүс байна. Энэн дээр бас заалтаа дүрэндээ оруулж өгвөл ялгаж өгөөд бас ингээд янз янз болгоул гэж байна. Үнэн. За тэгээд тэр үед нь жинхэнэ хасуулаад ирэхээр тэр омглон зам байхгүй болно. Ингэж хасаж байгаагүй хэдхэн сар эсвэл хэдхэн төгрөгөөр торгохоор л үхсэн яадын төлчин тэгсгээл 6 сар машин барихгүй л биз гэд томроод байгаа байхгүй юу гэж. Гэхдээ харин тий надад нэг юм хоёр л асуулт төрөөд байна л да. Дараагийн нэг асуулт нь. За бачаараа ийм юм. За эхлээд бол эн чин сүүлийн үед ингээд согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооцноос болоод олгож байгаа торгуулийн хэмжээ болон авч байгаа арга хэмжээнүүд нь ингээд чангараад байгаа. Үгүй чангараад байгаа. За чангарж байгаа. Эхлээд зүгээр 6 сараар хасаад нэг 350 мянга илүү 100 мянга ч илүү тэдний өргөөр нэг яг тухайн яг тоочны яг тоог нь бол санахгүй байна. Нэг тиймэрхүү нэг ямарсан баг дүнгээр ингээд торгоод өнгөрдөг байсан юм. Нилээ хэдэн жил юм намайг дөнгөж жолооч молооч болж байхад ч гэдэм үү те. За сүүлийн нэг 5 жилийн өмнөөс ч гэдэм үү юу болцсон юм. Бүр найдваргүй тэр нь бүтэн жилээр болцсон. Жилээр шууд хасаад. Бүтэн жилээр хасаад тэгээ доот нь хідэрч жилээ те. За 400 ч юм уу 500 ч юм уу те. Дүнгийн нас мэдэхгүй шүү. Дүнг нь ихсэгдсэн гэсэн үг. Тэгэхээр нэг басндаа жоохон чангаруулаад байна л гэсэн үг байхгүй юу? Тэгсэн ч гэсэндээ хүн төлөөд ч гэдэм үү ямар нэг юм хийгээд нь штэ. Харин хүмүүс яаж ийнэ вэ гэхээр амар юм бэлээ. Шүүхээр нь орж үтсэн. Шүүхээр нь орсон тэгээд яах аргагүй шууд 1 жилийг л өгдөжээ. Хэрвээ би дахиад ингээд жолооны ирэхгүй байжгаад машин барих юм бол ямар ч найраа байхгүй би баримтчилгаанд явна. Баримтчилгаанд явах юм бэл. Тийм учраас би үнэхээр зүрх өгсөн гэж ингэж ярьж байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр ямар гаргалгаа гарч ирж байгаа вэ гэхээр хүн алдаж болно. Алдаан дээрээсээ суралцж байгаа. Гэхдээ тэр алдаагаа дахин давтахгүй байх тэр ухаан тэр ойлголт нь тэр хүнд суух ёстой болчиход байгаа хгүй. Тэхийн тулд яаж байгаа вэ гэхээр хуулиа бид хэдэж зөөлрүүлж болохгүй л гэсэн үг. Хоёр санаа байна. Хоёр бодол төрөөд байна. Нэг нь болохоор түрүүний нөгөө хахуулын асуудал байна. За чи тэрэн дээр бол яг гаргалгаа хэлчихлээ.
бас нэг асуудал байгаа нь нараа ингээд ер нь нэг ийм үзэгдэл Монголд бол айгүй хавтгаа аваадаг. Юу вэ гэхээр хараа мөнгөтэй хүмүүст нь хууль арай бага үйлчлээд мөнгөгүүнүүд нь арай чанга тусааддаг байхгүй юу? Наа доод хэмжээнүүд чинь ингээ өксөөд ингэчгээр одоо энэ хасах масхыг бол одоо мань мэд бол одоо яг л нам ахгуулсан заяа. Яг л хасуулаад яг л ингээл үүрээл явна. Бусдад нь бол тэхгүй. Нэг 100-аар торгуулж байгаа юм шиг л ах гэдэг шүү дээ. Яг нь тэгнэ. Бид нар 10 саяар торгуулсан байсан ч гэсэн 10 саяын торгуулчаал одоо юу гэдэг нь те бүтэн насаараа бол тэд нар хизээж ирэхээ асуулахгүй байх гэж би бол зүгээр яг мөхөс хардагч хүнийхээ дээр хардж байна. Энэ дээр хяналт тавих хэрэгтэй гэсэн. Одоо ингээд 10 хүн торгуулсан заяа. 10-ын 5 нөгөө нэг их мэдлэлтэн баян мөнгөтэй хүмүүс байлаа гэхэд тэр үлдсэн 5 нь бол яг торгуулаад яг бай болоод чартаагаал тэ үлгэр жишээ болоод айгүй бол тэ энэ тэнд одоо PowerPoint-т нь ороод тэ энэ хүмүүсүүд хасуулсан гэдэг ингээ явна. Нөгөө бичлэг хийлгээл тиймээ дахиж хизээш маш юм. Ингээд реклам тоглоод явуул гөөрх юм байхгүй. Тэд нар бол өчиггүй хасуулаад жишээ болоод явна. Одоо ингээд бид нар 5-ыг хассан учраас одоо хүмүүсийн уух багсан тэр гэдэг ч юм уу те эсвэл сохтуугаар тээврийн хэрэгсэл барихаа боломж гэдэг юм уу. Нөгөө талд нь нөгөө нэг мань эдийн нөгөө нэг бухимдаа дургуцаад уурлаад идэг асуудал чи хэвээр үлдчих гээд байгаа байхгүй бас миний бодлоор бол. Энэ дээр ёстой л нөгөө түрүүн хилээд байгаа штэ. Хяналтаа сайжруулах. Түр төмөр нүрээ харуулах ёстой гэдэг чинь яг иймэрхүү зүйлүүд дээр л мань эдэд игэл борын одоо юг хасч масч харуулмааргүй те. Яг нэг тийм эрх мэдэлтний юг хасч харуулмаар байна те. За би яг игэл борг ингээ ярангуут бүр саяхны нэг жишээ санаанд орчихлоо. Балаар да игэл борыг хасч болохгүй. Гүү саяхны нэг жишээ нэг ярмаар санагдчихлаа. Тэр нь юу вэ гэхээр дураараа биш дөрмээрэ гэдэг сэдвэр бид нар ярилцж байгаа байхгүй. Саяхан нэг Монголын нэлээд том тэрбумтны машиныг нэг портер очиж мөрөгчжээ. Тэгсэн. Туслах замаас орж ирээд яхаарахгүй портрийн 100% буруу. Цэвэр дүрм зөрчсөн байлаа. Тийм, цэвэр дүрм зөрчиж дүрмээрээ бус явж агаад тэр машиныг мөргөж байгаа. Хүмүүс хажуугаар нь бичлэг хийж байгаа. Ста нэрэ тэр бумтан баян юм чин те. Хөөрхийн муулны ядуу мань мэдигээ болол ингээд үлдээчих байлгүй те. Их шин залуу бараг те машинаа өгөөд өөрийгөө бараг нэмээд өгчхөөр хэмжээний хохирол боллоо. Ста нэрэ мэрэ гэж тэгж байгаа. Тэгсэн. Тэгээд хохирол нь 500 сая болсон. За тэгэнгүүт нь тэрний хит хоногийн дараа нэг ганц 2 хоногийн дараа л ах. Нөгөө хүн нь портрийн жолооч нь бичиж байгаа юм. Би яста дахиж хизээч юм хийхгүй те. Үнэхээр тэр хүнд баярлж байна. Тэр хүн намайг ингээд торгуулад би одоо ингээ өнгөрч байгаа маа. Тэрнээс биш өөрийнх нь машины хохирлыг тэр хүн өөрөө даахаар болсон. Тэр хүнд би үнэхээр их баярлж байна, талархж байна. Би үнэхээр ингээ дүрмээрээ бус явж байгаад инглээ цаашдаа анхаарна гэж тэгж байгаа. Тэгээд тэгэхэд энэ хооронд юу болсон бэ гэхээр хүмүүс хоёр хуваагдсан. За. Яг түрүүний нэг хэлсэнчлэн хөөрхий ядуу биднийгээ те хөөрхий ингээ хараад үзчих байлгүй дээ. Нэг. Тэ. Хоёр дахь нь юу вэ гэхлээр бити даавар те. Ажил хийгээд мөнгө олж байгаа би энэ хүний оронд байсан бол үгүй энэ хүнээр төлөвлөх байсан. Бүр тэхээс тех гэж төлөвлөөсэй. Яагаад гэвэл хэрвээ энэ хүн улсных вэ нү дээд тэнгэрийнх вэ нү хамаагүй те ялгаагүй замын үйлгэнд оролцож байгаа бол дүрмээрээ оролцох хэвээр. Дүрмээрээ оролцож байгаа энэ нөхцөлд ямар нэгэн байдлаар санхүүгийн тэр хараат бус байдлыг нь үл харгалзан яг ижил тэгш эрэхтэй болдог. Гэтэл өөрөө дүрмээрээр биш явж агаад хин нэгнийг хохироогоод тэр нь үнэхээр их хохирол үзүүлээд ингэж яхад нь за баян юм чин ингэчвэлгүүдээ гэж бодож байгаа бол энэ нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Дараагийн хүүхдүүд юу гэж бодох. За би ядуу юм чи хин нэгнийг зодчиход яавал гэж. Би ядуу юм чи хин нэгнийг мөрөгчөд яавал гэж ийм тогтолцоо тогтох гээд байна. Гэтэл бид хуйлдаа улсад амьдарч байгаа байхгүй юу? Дүрмээрээ байх хэвээр. Хаан ч гэсэн замын үлгэнд ч гэсэндээ амьдрал дээр ч гэсэндээ дүрмээ баримталж амьдрах хэвээр байхгүй юу? Тэгвэл эсвэл нөгөө хойш хирэнгтэй очиж амьдрал та. Хин нэг хамаагүй зохиж зодоол тааралцсан нэг ганц нэг харагдсан машинуудыг очиж үхрээр мөргөөл те. Гэхдээ эн чинь тийм биш байхгүй юу? Бидний ирээдүйн босоо хүүхдүүд юу харж өсөж байгаа вэ гэвэл за хууль нь ингээл болд юм гэдэг юм. Наран жаргал пэрлээ чамаас сууж байна. Юу гэж? Танаа нөхөр ийм байдалд орол яах вэ гинэ? Манай нөхөр ийм байдалд орох юм бол яаж хийж яагаад за нэгдүгээрт хэлээ заяа. За хамгийн түрүүнд хэлгээд бол яаж хийж яагаад нөхөн олгорыг нь олгодог ч юм уу те. Нөгөө нэг тэр ууж явж байгаа гэдгийг ярьдаг юм шүү. Ууж байгаа юм уу? Сэдв маань тэглүүл явах юм болоо. За хоёулын дээр нь ч хариулчих тэгвэл. За манай нөхөр ийм байдалд орох юм бол нэгдүгээрт хэлчихье. Хамгийн түрүүнд хэлчихье. Манай нөхөр согтуугаар машин хизэж барихгүй. Гэ хэлчихье. За.
Тийм учраас гай таараад барьцсан байлаа гэж бодъё тэгвэл. Иймэрхүү зүйлийг болвол хол гэсэн үг заяа. Яагаад гэвэл эхнэр нь өөрөө согтуу жолоочд мөргүүлж исэн юм баггүй юу? Аха. Тэр үед манай Амар нөхөр гашуун миний туслах найз залуу байсан штэ. Тий. За одоо тэгвэл дараагийнх нь зүйл нь юу вэ гэх юм бол Арич тэр хүнтэй тийм гарахааргүй те. За хэрвээ тийм юм болчлоо гэж бодъё. Хэрвээ тийм юм болчлоо. За тэгээд ийм юм эрхээ бүтэн насаар нь асуулчлаа. Яа, амар сусагч шүү. Тэгэл амар сусагч шүү. Асуулчлаа. Тэгэх юм бол асуудалгүй. Би жолооч. Гог за Нөхрийн машиныг би аавна. чи асууж. Хүй, нэр тэгвэл баг. Тэгвэл наач шүү дээ амар хэцүү юм байна. Нөхрийн машиныг би аваад би өөрийнхөө машиныг зарна. Эдийн засагт маш хэмнэлттэй. Чи асуулж үл яана. Би асуулахгүй штэ. Мэдгүй одоо яана нэр наач ямар амар Хин нэгэн хорлож одоо цус руу янз янзын юм тарьчдгүй юм болвол унтаж хахад тарьчдгүй юм тарьсан байж байгаад ингээ өглөөсөн чи гараад чи яа харахгүй бүр ингээ хасуулах боллоо яа. Би айгүй нохоо унталттай штэ. Ямар нэг юм болол дорхноос сэрч нэр мэрчтэй. яана. Харин хоёр дахь жишээн дээр гэх юм бол санамсаргүйч яах вэ? Ингээд нэг чичирч явж байгаа те хажуунаас Тий, мөрөшлөө гэж таараа, бодоход. те. Бүр яаж ээж агаад төлбөрийг нь барагдуулна. Тэгж ярих юм бол энэ дээр нөхөр битэр хоёулаа санаа нэг байгаа. Яа бүр те ингийн байж ингэж яхад үнэхээр те яаж ч байсан одоо даатгалаас нь хэдийг гаргахын өөрөө нэмж хэдийг гаргахын бүр яаж ч байсан энэ төлбөр нь барагдуулна гэж байгаа. Гэхдээ яаж ч байсан дөрмээрээ баримталдаг дөрмээрээ явдаг жолоочийн хувьд бол энэ асуудал биш учраас ингээд мөр итгэл төгс яриад байгаа байхгүй. Тэр эцсийн эцэст юу л ярих гэдэг нь вэ гэх юм бол бүх юм дөрмээрээ байх хэрэгтэй. Тэр тусмаа замын хөдөлгөөнд оролцож байгаа бол анх биднийг жолооч болоход дөрмийн хичээл заадаг штеп. Тэгдэг. Дөрмээрээ яваа гэдэг зүйл заадаг. Дөрмээрээ явж байгаа нөхцөлд ямар ч асуудал тулгархгүй л байхгүй юу? Яг хаа дөрмээрээ явж байгаа нөхцөл нөгөө асуудалтай гарууд чи ирж мөргөгч гэдэг юм уу? Асуудалтай гарууд чин гай таарж магадгүй л дээ. Гэтэ та дөрмээрээ явсан учраас асуудалгүй. Тэр асуудлыг нөгөө асуудалтай гар чин л янзлаад өгч штеп. Тэгдэг, ер нь тэгдэг шүү. Тэр дөрмээрээ л явах хэрэгтэй. Дөрмөөл баримтлах хэрэгтэй. Та нар гуйлгаад ах юм аа гэж юу? Тий. За энэ согтуу бариад байгаа хүмүүс дунд дөрмөө мэдэхгүй хүн байхгүй л байх. Тэр хүмүүсийн ухамсарт л асуудал байгаа юм л та гэж байна. Яг тийм. Ер нь тий шүү. Дөрмөө мэдэхгүй хүн байхгүй. Бага шүү, бага. Туршиж үзээгүй л байна л да. Тэрэлж сэлэнг ундаа уучгаад үлээхээр ууснаар гараад байна л гэдэг гинэ. Гэх мэтийн юмыг туршиж үзэх хэрэгтэй байхгүй юу? Нэг юм яваад идэм аа харин. Нэг ийм бас байгаад байгаа маа. Нэг шууд эн чин зарим нэг одоо ийм асуудлууд чинь хараа зөвхөн юун дээр одоо цагдаагийн байгууллагуудаар ингэж одоо шийдэгдээд манид ингээд шууд шийдэгдээ хүлээх гэдэг штэ. Америкт бол иймэрхүү жижиг мижиг юм байсан ч гэсэн яг би Америк шүтээд байгаа даа биш шүү. Нэг ийм гоё жишээ юм болов л гэж би боддتي. Шууд нэг иргэний шүүх мөхрөг явуулцдаг юм байла л да. Тэр нь амар хүн торгуул маргуул нь хүртэл тий. Тий, торгуул маргуулаа хүртэл явуулч болд юм байлээ. Тэгээ очоод тэр шүүх дээр очоод өөрийгөө өмгөөлөх юмнуудаа хэлж болдог. Тэнгүүд нөгөө цагдаа нь бас нөгөө талаас яагаад энэ хүнийг ингэ шийдэх болсон гэдэг баримтуудад дэлгэдэг. Тэгээ ингээ хоёр баримт хоёр талаас халж тулдаг. За тэгээ энэчээс тэ жинхэнэ нэг хүнлэг мүнлэг юмнууд явдаг юм байлээ л дээ. Жишээлбэл би одоо яг ингээд үнэхээр ухамсарлж байна гэдэг ингээд тайлагнаад ойлгуулж чадвал ингээ харуулж чадвал бас тэндээс ингээд бүрэн ингээд чөлөөлөхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд бол чөлөөлдөг ч байчих жишээ тий. Тийм бичлэгнүүд бас айгүй их байгаа. Тэг их явдаг. Тий. Энэ мэтчлэн ямар ч гэсэн дөрмээрээ л байх хэрэгтэй нь хэдүүлээ. Дөрмээрээ байх юм бол арай цэгцэрнэ. Арай цэгцрэн шүү. Тэгэд яг нөгөө нэг энэ юмнууд чинь цэцэрх. Яг л тэгээ сүүдэртэй талууд байна л да. Болгоно. Гэхдээ тэгээ яах юм л واخгүй тий. Өөр яах юм штэ. Тий штэ. Дөрмээр нь л бид нар ингэж ер нь бол шахаж дөрмээр нь л бид нар одоо хариуцлага хүлээлгэн. Жишээлбэл түрүүний миний хэлсэн улсад жишээлбэл хараа торгуулийн хэмжээ бол маш өндөр үт юм байлээ. $1000 бол энэ тийм учраас торгуулахгүй гэдэг юм байлээ. Тийм учраас хүмүүс торгуулахгүй тулд ингээд те өгзгөө чангалаа те нөгөө төрөвчтэй нь ярьдаг учраас тэр чинь айгүй ингээ хянамгаа байгаа байхгүй. Яг тэгдэм байх. Өөр хэмээн төрөвчтэй нэрээр тэрхээр хүн яа харахгүй ойлгож эхэлнэ. Өөрийгөө айгүй хянж эхэлт юм байна. За баярлалаа. Ингээд энд хүрээд өнөөдрийн том хүрөө маань энд сэдвэрээ жаргаж байна. Дураараа биш дөрмээрэ гэдэг сэдвийг та өөрийнх нь том өрөөнд ч гэсэндээ гэр бүлийнхэнтэй хүүхэд гэж голлохгүй шүү. Ярилцаад үзээрэй. Магадгүй жолооч биш юм чин гэд хин нэгэнтэй ярилцахгүй байх вэ? Ярилцаарай. Хамгийн гол нь том өрөөнд
бүх насныхан ярилцж энэ сэдвийн энэ санааны сэтэл одоо юу гэдгийг цаатлын гол зорилго нь ч гэдэг юм уу Англиан тайлбар гарч ирдэг шүү. Хүүхдийн өвчгснээ чухал байдаг гэдгийг ташрамт хэлмээр байна. Радиогийн 2 дугаар студид Эрка Заяа байлаа. Ингээд маргаашийн том өрөөгөөрөө уулзлаа. Түр баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.